За юу яцхан. D23 Disney-ийн үйл ажиллагаа болоо сайхан болж өнгөрлөө. За тэгээд тэрэн дээр бол нэлээд хэдэн шинэ юмнууд зарлагдсан. За Incredibles 3-ын одоо concept art Coco 2 гарах юм байна те. Zootopia 3 гарах юм байна гэдэг ч юм ингээд янз бүрийн юмнууд Disney-тэй холбоотой бүтээлүүд зарлагдлаа. За тэр дундуур Marvel-ийн хэсэг дээр бол альбан ёсоор шинэ X-Men-ийн одоо жүжигчдийг бол зарласан мэдээж бүх дөрүүд нь биш бах. Гэхдээ ямар тач ихний ээлжинд бол ер нь хэл мэдээл янз бүрийн ямар болол нэлээд мэдээллүүд яваад байсан шүү дээ ойрд. Тэгээд тэрийг бол батлахын батлаа. За бас зарим нь бол одоо юу шуум бол эсэргээрээ магадгүй өөр жүжигч өөр төр дэсэн маань гэдгийг баталж юм бол мэдээл явлаа. Тэгээд MCU-гийн ерөнхийдөө мэдээ болгож нэг бичлэг хийгээд бодцсон яваад исэн. Тэгээд тэрийг хийх гоё далинтай боллоо. За трейлер тал дээр асууж байгаа болвол комент хийж ирээгүй. Ягаад тэгэхээр яг одоо энэ бичлэгийн араас удахгүй орой трейлерүүдийг нийлүүлж байгаа нэлээд том трейлер реакшн бичлэг бас явнаа. Тэрэнд бол Avengers Doomsday First Look, за Vision Quest-ийн трейлер гэх мэт өөр олон бас трейлерүүд бас багтсан байгаа. Тэр бол араас нь тустай авах бичлэг. За өнөөдөр хэдүүлээ MCU-гийн ойрын хугацаа болон одоо ирээдүйн юмнуудыг ярилцвал зүгээр юм болов уу гэж бол бодлоо. Ойрын хугацаанд юу зарлагдав. За яг одоо өнгөрсөн гэдэг утгаараа ойрын хугацаанд юу зарлагдав. За тэгээд ирээдүй гэдэг утгаараа ойрын хугацаанд юу гарахаар байна вэ гэдгийг бас ярилцвал сонирхолтой болов гэж бодлоо. За Marvel-ийн хувьд бол одоо Phase 6 дээр явж байгаа. Одоо тэрийг цээжээр мэдж байгаа юм байна уугүй юу? Хуучин бол ч янзын мэддэг байлаа. Одоо яалтчгүй одоо бас superhero fatigue гэдэг ба штэ тодорхой хэмжээний супер батартай бүтээлүүдээс ядарсан ч юм байгаа, залхсан ч юм байгаа, ядарч жоох залхсан ч юм байгаа. Гэхдээ тэрэн дээр нэмээд бас чанар нь янз бүр байсан ч юм байгаа байх. Хүмүүс нь одоо зөвхөн тэр бүтээлүүд ч юм өстүүдээс хамаарахгүйгээр бас үдгчид маань бид нар те өөртөө одоо нас нь явах нь яваад томорхон томроод одоо томрлоо гэд болно гэж байгаа юм шиг. Гэхдээ одоо юу гэдгийг ач холбогдол нь багасаад тийм ээ завгүй болох нь болоод ингээд янз бүр мэдээж байгаа хаа. Одоо жишээ намайг л яг өсөр насн дээр байхад л одоо энэ Batman Begins, Iron Man юу гэдгийг The Dark Knight гэл ингээд эднэр гараад явж байсан. Тэгээ одоо бол ингээд ажил амьдрал юмны эд үе дундаа явж байна. Гэхдээ яг миний хувьд бол энийг ажил амьдралаа болгоо явж байгаа учраас гайгүй. Гэхдээ үеийнхаа найз нөхөд дээшээ ганц нэг үе найз нөхөд доошоо ганц нэг үе найз нөхөд ингээд асуугаад яриад явхад бол яалтчгүй одоо юу гэдгийг дуртай юмдаа зарцуулах цаг бол маш бага болж байгаа. Олон дуртай юмнасаа одоо сонгож цөөхөнд нь цаг зарцуулдаг одоо ийм болж байгаа. За ялангуяа хүүхдтэй хүмүүс ингээд энэ бол бас нэгэн том нөлөө болоо гэж бодож байна. Marvel гэлтгүү ерөнхийдөө супер баатартай энэ том франчайз бүтээлүүд одоо Fast and Furious ч юм уу юу ч байдгийг. Яг Fast and Furious өөрөө жанрын асуудал байгаалах. Гэтэ ерөнхийдөө миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа тийм их нөлөө бол байгаа баг. Тэгээ сэргээж чадахгүй үгүй юу? Одоо 20-од оны сүүл 30-од оны ихэнх үед яг шинэ юм том франчайз юм юу байх вэ? Ер нь тэр яаж өөрчлөгдөх юм? За ковидын үеэр бас одоо бүгд стриминг рүү нэлээд орох гэж үтсэн. За тэрнийхээ хүрээнд ч одоо фейлдсэн зүйл байгаа, гойч зүйл байгаа. Одоо чинь WandaVision, Falcon and the Winter Soldier, Loki гэдэг бүтээлүүд бол бас одоо тэрний ачаар бид нар гарсан. Гэхдээ зөрүүлээд сул бүтээлүүд бас нэлээд гарсан. Одоо HBO, Warner Bros бол чинь том кинонуудаа стримингтэйгээ зэрэг нээлттэйснээс болж зарим нэг кинонууд box office амжилт шүүмж айгүй олон зүйл дээр алдсан гэдэг ч юм. Одоо чинь The Suicide Squad, Dune Part 1 гэх мэт кинонууд бол бас одоо золиос болж исэн гэдэг. За иймэрхүү зүйлүүд бас байгаа. За би энийг бас ярихгүй бол болохгүй байсан учраас дурдж байгаа салбарын хүрээнд. За иймэрхүү ерөөдөө контексттэй Phase 6 одоо ингээд явж ийн юм уу. За ингээд Phase 6 бол Fantastic Four First Steps гэнэгээр эхэлсэн. 25 онд гарсан юуны Phase 6-гийн эхний киносон Phase 5-ын сүүлчийн кинон Thunderbolts болж дууссан. За ингээ 26 онд Spider-Man Brand New Day гараад за одоо 2026 оны 12 сарын 18-нд Avengers Doomsday гарах гэж байна. За 2027 онд ганцхан кино бол одоогийн ам байдлаар албан ёсоор төлөвлөгчөөд зарлагчаад байгаа. За тэр нь бол Avengers Secret Wars байгаа. За энэ хоёр киног хоёуланг нь Avengers Infinity War Endgame болон Civil War кинонуудыг найруулсан. Би андууг бол Winter Soldier-гоос найруулсан санагдаад байх юм. Эднийг бүгдийг найруулсан Anthony болон Joe Russo ах дүү нар бол найруулж байгаа. За энэ хоёр Endgame, Infinity War Endgame хоёрыг найруулсны дараа бол Marvel-аас холдоод өөрсдөө студиуд байгуулад нэлээд явсан Agbo Films гэдэг санагдаад байна. Андууг бол тэгээд ер нь нэлээд амжилт олоогүй. Ер нь нэлээд тааруу байсан гэд буруудахгүй. Тэгээд Marvel MCU-гийн хувьд ч гэсэн бас нэлээд тааруу байсан. Тэгээд ерөнхийдөө нөхдүүд
буцаад нийлж байгаа гэх юм уу те нэг ордоод үзье гэж байгаа юм шиг болсон. Роберт Дауни Jr.-ыг Doomsday дээр эргэж авчирж байгаа ч яг үүндээ тэрэн шиг жоохон мэдрэмж өгсөн. Дауни бол гэхдээ эднэрийг бодвол арай амжилттай байсан. Oppenheimer-аар Оскар авчлаа гэдэг ч юм уу те. Тэгээд Doomsday бол одоо иймэрхүү контекстд гарах нэ. Secret Wars ч гэсэн дараа жил. За Michael Waldron, Stephen McFeely, Chris McKenna болон Eric Sommers гэсэн хүмүүс бол одоо хамтарч зохиолыг нь бол бичиж байгаа. Avengers Doomsday болон Avengers Secret Wars киноны. За энэ дөрвөн хүнээс хоёр нь буюу Chris McKenna, Eric Sommers гэсэн хоёр хүн бол хамтарч Spider-Man Brand New Day-ийн зохиолыг бичсэн. За инхээр бас тодорхой хэмжээнд итгэл төрүүлж байгаа болов гэж бодож байна. За ингээд Phase 6 бол уран сайхны кино талаас ингээд дуусах нэ 28 онд бол одоо Phase 7 гэж их одоо ийм ойлголттой бол болж байна. Гэхдээ одоогийн байдлаар яг Phase 7 гэж ерөөсө зарлаагүй байгаа шүү. Яг Secret Wars-аар Phase 6 дуусж байгаа үгүй гэдэг confirmation ерөөсө хийгээгүй байгаа. Гэхдээ ойлголт хүлээлт бол ерөнхийдөө тиймэрхүү байгаа. За Secret Wars-ыг мэдээж Doomsday төхөөд ирэхээр хэдүүл илүү тусдаа зориулж ярих боломжтой болох гэж бодож байна. Өнөөдрийн бичлэгээ илүү жоохон өргөн хүрээнд ярив. За телевизийн цувралын хүрээнд бол яг телевизийн цуврал бол яг Phase 6-гийн хүрээнд нэлээд хэдэн бүтээл гараад амжсан. За Eyes of Wakanda гэж цуврал бол 4 ангитай гарсан. За Marvel Zombies гэж гарсан. За Marvel-ийн What If цувралын эхний сизны зомбитай ангийн одоо спин-офф гэж би ойлгоод байгаа. Би бас үзээгүй байна. За одоо хуучин шиг MCU-гийн шинэ бүтээл одоо бүр ингээд миний хийдэг ажилтны салбар мөртлөө одоо бүгдээрийн энэ үзэх одоо сонирхолж баг завч одоо баг болцоод байгаа юм байна. Тэгээд Wonder Man гарсан. За Wonder Man-ыг Destin Daniel Cretton найруулагчаар нь ажилласан. За гэхдээ энэ цуврал бол одоо цуцлагдсан сизнээр гарахааргүй болсон. Yahya Abdul-Mateen гэж үнэхээр гоё жүжигчин бол одоо гол дүрд авсан боловч цуцлахаар бас харамсалтай. За Daredevil Born Again цувралын 2 3 дугаар бүлэг яг одоо Phase 6-гийн хүрээнд бол гарсан байж байгаа. За тэгээд Vision Quest. За Vision Quest бол одоогийн хамгийн ойрхон гарах бүтээл юм бэлээ. 10 сарын 14-нд юун дээр Disney Plus дээр бүх анги нь гарна гэж бол ойлгосон. Гарах юм бэлээ. Бүх анги нь гарах нь дараалал гарах нь хэдүүлээ. Трейлер бичлэг дээрээс илүү үүсэх бах. За тэгээд Your Friendly Neighborhood Spider-Man гэдэг анимашн цуврал бол Phase 5-ын үеэр гарсан байсан. За тэгээ одоо энэ оны сүүлээр бол гарна гэдэг хүлээлттэй байгаа. Ер нь Doomsday өмнө байж магадгүй юм шиг бэнлээ. Эсвэл бүр дараа жилийн ихэр. Гэхдээ ер нь Doomsday араас залгахгүй болоо гэж бол бодож байна. За ингээд иймэрхүү байдалтайгаар Phase 6 бол явлаа. За тэгээд дараа нь яаж үргэлжлэх вэ гэдэг нэг юм сонирхолтой хүлээлт юмнууд мэдээж зөндөө байсан. За тэгээ энэ дунд бол Punisher-ын One Last Kill гараад амжсан Brand New Day-тэй холбогдоод тэгэхээр одоо дараа нь яаж үргэлжлэх гэдэг сонирн байна. За тэгээд хэдүүлээ 28 онлогоор яагаад гэвэл 27 онд ганцхан Doomsday л байгаа. За 28 он. За өмнө нэг бичлэгээр хайлтхан зүгээр яриад өнгөрсөн 28 онд 3 уран сайхны кино бол release date-тэй Marvel бол байгаа байна гэдэг мэдээллийг бол өмнө ярьж ирсэн. За тэр дундаас ганцхан киног яг одоо release date зоож зарласан. За тэр нь бол Black Panther 3 байсан. За тэр нь бол 12 сарын 15-нд 28 оны 12 сарын 15-нд гарна гэдэг зарласан. За өмнөх хоёр date нь бол 5 сарын 5-нд 7 сарын 28-нд миний төрсөн өдөр 7 сарын 28-нд нэг кино бол зарласан байсан. Зарласан жоохон одоо тов захиалцсан гэх юм уу да тэ ерөн студ талаас олон нийтийн их мэдээхээс илүү ийм бол байсан. За ингээд 12 сарын 15-нд юу зарсан бэ гэвэл Black Panther 3 байсан. Ryan Coogler эргэж ирнэ. Mbaku болон Shuri 2 эргэж ирнэ. За тэгээд шин T'Challa гэвд одоо бидний үзэж хайрлж одоо үзсэн Chadwick Boseman жүжигчний талгаач Chadwick Boseman-ы тогсон T'Challa-гийн одоо хүүгийн дүр гэсэн үг том болчихсон хүүгийнхэн дүр David Johnson гэж жүжигчин тоглохоор бол одоо зарлагдсан. Тэгээд David Johnson-ы хувьд бол сүүлийн жилүүдэд Alien Romulus за тэгээд The Long Walk гэдэг одоо юуны Stephen King-ийн зохиолоос идвсэн энэ хоёр киногоор бол маш олон танигдсан би энэ киног хоёуланг нь үзсэн. Анх Alien Romulus-ыг үзээд л энэ жүжигч ямар гоё жүжигчин бэ гэж бодчихсон. Kelly Spain тэр хоёрыг тэгээд юун дээр бол The Long Walk дээр маш мундаг байсан. Ер нь энэ хоёр киног бас үзээрэй гэж санал болгохоор байна. Хоёр өөр төрлийн аим шиг кино. The Long Walk-ыг аим шиг гэхэд хэцүүхтэй трейлер яг уу киноны хувьд трейлер гэхдээ агуулга сэдвийн хувьд ер нь аим шиг одоо аймаар гэж хэлж болно тийм. Ийм кинон дээр хоёр кинон дээр David Johnson үнэхээр мундаг байсан. Тэгээд залууд T'Challa-гийн дүр тоглохоор болсон. T'Challa Junior тийм англичуудын юугаар болоо нэрний одоо юугаар бол
Занчлаар бол. Тийм. Тэгээд энэ кино 28 оны 12 сарын 15-нд гарахаар болсон сонирхолтой. За нөгөөх нь бол Ryan Gosling-ийг Ghost Rider-ын дүрд зарласан. За тэгээ 2028 онд гарнаа. Sean Levy найруулна гэдэг юм сонирхолтой мэдээлэл гарсан. За Ryan Gosling-ийн хувьд бол Disney-тэй угаасаа хамтарч ажиллаж байгаа. Starfighter гэдэг X-Men Star Wars-ийн кинонд бол тоглохоор байгаа. За тэр кинонд бас Sean Levy найруулж байгаа. За Sean Levy-гийн хувьд бол одоо энэ Ryan Reynolds-тэй нэлээд олон одоо юунууд дээр прожектууд дээр бол ажиллаж исэн. За та хэд маань бол нэлээд хэдэн юунуудын бүтээлүүдийн бас мэдэх бах гэж бодож байна. За Sean Levy-гийн бүтээлүүдээс жишээ нь одоо дурдах юм бол сүүлийн үед гэх юм бол Free Guy, The Adam Project, Deadpool and Wolverine гэх мэт бүтээлүүд байсан. За өмнө нь бол Real Steel гэх том давгүй бас дутуунлагддаг гэж боддог киног найруулдаг байсан. За карьер нь ер нь бол comedy киногоор уул нь бол гарч ирсэн. Just Married, Big Fat Liar, за тэгээд Cheaper by the Dozen гэдэг киноны ремейк хувилбар. За тэгээд Night at the Museum эхний хоёр анги гэдэг ер нь бол нэлээд comedy кинонуудад тангиж байгаа том төсөвтэй эхний том нүсэр кино нь Real Steel байсан гэж хэлж байна. Ингээд цаашаа явж байгаа. Одоо бол Ghost Rider дээр ажиллах нь Star Wars Starfighter гэсэн кинонд дээрс ажиллаж байгаа. Star Wars-ийн Starfighter нь бас Ryan Gosling. За энэ кино нь 27 онд гарах бол Ghost Rider бол 2028 онд гарах нэ 2028 онд гэж л одоо тухайн үедээ зарласан байсан. Тэгээд дөнгөж сая одоо D23 дээр бол шинэ мэдээлэл гарсан. Мэдээж X-Men удахгүй тэрийг ярина. Тэгээд X-Men-ийг 5 сарын 5-нд гэж аль биесээр сая зарласан. За ингэснээр 2028 онд ганц одоо release date товолцсон Marvel Studios гэдэг Walt Disney-с товолцсон кинон тодорхойгүй байсан бол 7 сарын 28 байсан. Тэгэхээр одоо бол аль биесээр Marvel-аас зарлаагүй ч гэсэн одоо фэнүүдийн хувьд хэвлэл мэдээллийн хувьд бол 7 сарын 2028 оны 7 сарын 28-нд Ryan Gosling тоглосон Sean Levy-гийн найруулах Ghost Rider байх юм байна гэдэг одоо хүлээлт болон ойлголт бол үүсэж байна. За Ghost Rider-ийн хувьд бол Johnny Blaze хувилбар нь байх болов уу гэж бол бодож байна. Яг одоогийн байдлаар яг аль биесээр батлсан юм байхгүй. Гэтэ Johnny Blaze бол хамгийн одоо iconic хувилбар нь Nicolas Cage жүжигчин тоглосон хувилбар нь бол Johnny Blaze гэж хүн болол одоо Ghost Rider болдог. За Danny Ketch гэж хувилбар бол бас одоо юун дээр бол байдаг комикэн дээр байдаг. За Danny Ketch бол юун дээр Ghost Rider-ын sequel буюу одоо Ghost Rider Spirit of Vengeance гэж хоёр дахь кинон дээр нь бол гарч исэн удаатай. Гэтэ чухал том дүр бол байгаагүй. За тэгээд өөр одоо орчин үед 2010 оноос шилүү iconic болсон одоо дүр нь iconic жоох угаасаа анх гарч ирсэн дүр нь бол Robbie Reyes гэж дүр байгаа. За Robbie Reyes одоо юу болсон Ghost Rider болсон бол нэлээд бас одоо комикэн дээр сонирхолтой story бол явсан 2014 онд анх гарч ирсэн. За тэгээ Robbie Reyes-ийг бол одоо Gabriel Luna гэж маш гоё жүжигчин Agents of Shield цуврал дээр бол Marvel MCU-гийн Agents of Shield цувралын 4-р бүлэг дээр бол одоо тоглож яг live action буюу бодит зураг авалт төвлөрөөр бол хайдаа амьлуулж байсан. За Gabriel Luna-гийн хувьд бол одоо үргэлжлээд Terminator тоглосон. За The Last of Us цувралд Томигийн дүрт бол тоглож байгаа. Joel-ийн дүүгийн дүрт те тоглоод бол явж байгаа. Ийм бас гоё жүжигчин байгаа Gabriel Luna-гийн хувьд. За ийм хувилбарууд бол үндсэн одоо хамгийн алдартай хувилбарууд нь гэж хэлж болно. Өөр дахиад бас зөндөө байдаг. Тэгэхээр Ryan Gosling тоглож байгаа учраас ер нь бол Johnny Blaze байх болов гэж бодож байна. За тэгээд яг ертөнц тал дээр яаж холбогдох вэ гэдэг сонирм нь Sean Levy найруулна гэдэгт яг үнэндээ би нэг тийм итгэлтэй биш байна. Sean Levy яг comedy юмнууд дээр дайжгүй Night at the Museum окей, Deadpool and Wolverine окей, театрт үзэхэд дайжгүй байсан. Гэхдээ дахиж хязгаарч эргэж үзэх хүсэл байхгүй тийм кино. Тэгээд мэдгүй нэ би бол яг хувьдаа Sean Levy айгүй итгэл муу байна. Тэгээ Ryan Gosling ч гэсэн би Ryan Gosling айгүй дуртай жүжигчин миний маш олон дуртай бүх цагийн хайртай бүтээлүүдэд Ryan Gosling тоглосон байдаг. Гэхдээ Crazy Stupid Love ч юм. За Ryan Gosling ярих та Crazy Stupid Love ч юм, Only God Forgives, Drive, Blade Runner 2049, La La Land маш олон миний хайртай бүтээлүүд Ryan Gosling байгаа. Ryan Gosling ч гоё байдаг. Гэхдээ Johnny Blaze болон Ghost Rider Ryan Gosling үнэхээр буухгүй байна. Удлаараад яг гоо мэдгүй байна. Гоё кинон гоё бол гоё байна. Гэхдээ яг үнэхээр надаа олоо Ryan Gosling муухгүй байна. Тэгээ Sean Levy Ghost Rider найруулна гэдэг бас нэг л бууж өгөхгүй байна. Найруулагчийн туршлага, уур амьсгал, мэдрэмж юмыг харах. Надад бол Ghost Rider илүү serious, илүү dark, comedic мэдрэмжтэй л дээ. Гэхдээ нэг тийм зөвүүн байх хэрэгтэй санагдав. Sean Levy-гийн хол зүгээр нэг юм гялгар гүлгэр мэдгүй тиймэрхүү байдаг. Ryan Gosling Project Hail Mary дээр надад бас Ryland Grace-ийн дүрд ерөөсөө нэг л болоогүй. Тэгээд жоохон харамсалтай байна.
надаа сайн жүжигчин байгаад байдаг. Гэхдээ дүр нь тарах юм санагдаж байна. За тэгээ Ghost Rider-ийн хувьд бол 28-ны 7 сарын 28-нд гарна гэдэг хүлээлттэй байна. За тэгээд X-Men. За X-Men-ыг бол сайн нэлээд одоо юунууд бол зөндөө явсан шүү дээ. Шуум явсан, хэвлэл мэдээлэл яриа янз бүр юм явсан. Энэ жил одоо супер хит болсон Obsession түүхэн кино урлагийн түүхэнд яригдахаар одоо box office талаасаа ядах та тий. Хит болсон Obsession киноны гол дүр одоо гол эмгтэй дүр тогсон Инде Наваретте гэж жүжигчин бол одоо Mystic тоглол би гоё байгаа. Би одоо тэрийг мөрөөж ийн энэ гэж яриа мараа нэлээд явсан. Хэвлэл мэдээлэлэр бол одоо Hunter Schafer ч юм уу эсвэл одоо Инде Наваретте тоглол гоё гэдэг мэдээлэл нэлээд явсан. За Rogue-ийн дүрд бол Kelly Spany, Odessa Zion гэсэн жүжигчд бол одоо яригдж байгаа гэсэн мэдээлэл нэлээд явсан. Тэгээд сайн албасаар батлаа. За тэр үехээр Samara Weaving, Emma Frost за энэ бол яг мэдээлэл гарчихсан байсан. Гэхдээ сая бол бүр ингээд official болгож зарлаа. Samara Weaving, Emma Frost бол маш гоё таарна гэж бол бодож байна. За дөрүүдийн удахгүй дэлгэрэнгүй яри. За Sadie Sink мэдээж Jean Grey бол тодорхойлцсон байсан Spider-Man Brand New Day киногоор. За тэгээд шинэ кастинг юм бол Kid Connor гэж жүжигчин Scott Summers буюу Cyclops-ийн дүр тоглохоор болсноос нэлээд анхаарлыг бол татаж байгаа маш чухал дүр. За Adam Driver маш том одоо мэдээ болол ер нь саний зарсан миний хувьд хамгийн том мэдээ болол Adam Driver орж ирж байгаа. Нэгдүгээр зүгээр ямар ч дүр хамаагүй Adam Driver орж ирнэ гэдэг өөрөө маш одоо гоё мэдээ. Adam Driver бол одоо цагийн хамгийн супер жүжигчтэй нэг. Тэгээд Adam Driver хамгийн гол нь. За нэгдүгээр орж иж байгаа нь маш гоё. За тэрэн дээр нэмээд хинд Mr. Sinister тоглохоор болж байгаа нь одоо үнэхээр супер сонирхолтой мэдээ болж байна. Тэгээ Mr. Sinister бол үргэлжлүүлээд Bill Metzger-тэй ажиллаж таарна гэсэн үг. Bill Metzger-ыг одоо шууд нөгөө Universal Chip-ийн авангуудаа алчт юм уу яа мэдгүй яах нь одоо манай Mr. Melchick-ийг хэр удаа ашиглах нь. Гэхдээ ямар ч байсан Adam Driver юунд тоглохоор Mr. Sinister гэж одоо X-Men-тэй холбоотой, Marvel-тэй холбоотой хамгийн iconic, хамгийн алдартай, хамгийн зөвүүн, хамгийн өөрийн гэсэн гоё дүрслэлтэй ийм сонирхолтой маш сонирхолтой дүрд бол тоглохоор болж байна. Nathaniel Essex гэдэг дүр байдаг. Essex Corp гэж одоо Essex Corporation гэж бол өмнө нь X-Men-ийн franchise дээр халтгаан гарсан боловч одоо яг Nathaniel Essex буюу Mr. Sinister бол өөрөө гарч байгаагүй. За тэгээ цаашаага X-Men амжилттай явах юм бол бас үргэлжлүүлээд Apocalypse-тэй холбогдох бас боломж байгаа гэсэн үг. За тэр дүрийг нь удахгүй яриа. Би одоо дүр уул бүгдийн ярьчаа дүрийг нэрийг гэсэн жаахан дайлчлаа сэтгэл хөр. За Инде Наваретте зарлагдсан гэхдээ маш сонирхолтой Anna Marie буюу Rogue-ийн дүрт. Anna Marie буюу Rogue-ийн дүрд Инде Наваретте тоглохоор болсон. За энэ бол нэг жоохон жижиг твист байсан хэвлэл мэдээллийн хувьд болол тэгээд хамгийн хувьд маш сонирхолтой. Болохгүй юм бол байхгүй Rogue-д би бол жүжигчэнд нь ерөөсөө Инде Навареттигийн чадварт эргэлзэж байгаа юм бол алга. Ганцхан кино тогсон мөртлөө те. Чадварт эргэлзэж байгаа юм бол алга. За бид нар Anna Paquin гэж жүжигчин тогсон хувилбараар бол маш сайн мэднэ. X-Men нэг киноны бол ялангуяа маш чухал дүр бол байсан. Үндсэн туслах дүр гэхэд буруудахгүй энэ дүр байсан. Тэгээд X-Men Days of Future Past дээр одоо Rogue Cut гэж тусдаа cut хүртэл одоо байдаг жишээ нь. Тэгэхээр Rogue бол айгу сонирхолтой чухал дүр. Тэгээ Инде Наваретте бас одоо Rogue-ийн тим одоо айгуу тийм vulnerable гэдэг штеп. Одоо эмзэг гэх юм одоо яг нэг юм асуудал дутагдал юмнууд айгуу их байгаа. Энэ хүн чи айгуу юм эмзэг, айгуу юм асуудлууд ихтэй дүр байгаа штеп. Айгуу хэцүү юм туулж байгаа юм те. Тэгээ энэ дүрийг болол одоо юм Инде Наваретте бол гой гарах бах те. Тэр дүрийг хувирж байгаа ч гой гарах бах гэж бол бодож нь хувирж байгаа гэдэг нь одоо тэр хүн тэр туулж байгаа зүйлээ давж туулах байдаг юм уу эсвэл одоо зөрүүлээд хүч болгох байт юм уу. Rogue ч бол одоо хүрсэн хүнийхээ хүчийг өөрөө болгож богино хугацаанд болгож бол чаддаг те ийм дүр. Тэгээ дүр юуг нь power-ыг нь боёо хүчийг нь бас яаж илэрхийлэх нь гэдэг бас сонирн байна. Тийм Инде Наваретте Rogue-д тоглосон сонирхолтой байгаа. За миний хувьд бол зөвхөн visual талаасаа бодоход жүжигчин талаасаа угаасаа хэндэн ч би эргэлцэхгүй байсан. Одоо Инде Наваретте Rogue-д бол би эргэлцэхгүй байна. За Kelly Spany-д бол эргэлцэхгүй. Odessa Zion ч гэсэн Odessa Zion-ы хувьд бол юунд тоглосон Marty Supreme гэх кинонд тоглосон Timothée Chalamet-ийн тэгээд Chalamet-ийн гол дүр тоглосон тэрэн дээр гоё байсан. Odessa Zion-ы яг тэр өөрийнх нь характер, өөрийнх нь байж байгаа одоо өөрийнх нь царай зүстэй имиж ч гэсэн надад бол Rogue-д баг илүү гоё таарах юм шиг надад бол бодогдсон. Жүжигчнийхэн чадвар дээр хамгийн гол нь эргэлзэхгүй байсан учраас Kelly Spany жүжигчин маш дуртай. Гэхдээ Rogue-д бол нэг сонирхолгүй байсан. За тэгсэн чинь Инде Наваретте тоглохоор болчихлоо. За Christopher Abbott гэж залуу бол одоо Charles Xavier-ийн дүр тоглохоор болсон. За энэ бол одоо маш гайхамшигтай том одоо цаашаа 30-од оны X-Men-ыг одоо тодорхойлох юм том дүр болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ Christopher Abbott-ийн хувьд бол бас сонирхолтой олон жилийн карьертэй юм жүжигчин тайзны карьерээр бол эхлүүлсэн. За тэгж байгаа дуран сайхны
анхны тоглосон кино нь бол одоо миний бас айгүй хайртай кино байдаг. Martha Marcy May Marlene гэж кино байдаг. 2011 онд гарсан юм триллер кино байдаг. Sean Durkin-ийн зохиолын бичиж найруулсан. За энэ кинонд сонирхолтой нь энэ Martha Marcy May Marlene гэж одоо энэ гол дүрд бол хин тогсон байдаг. Elizabeth Olsen тогсон. Elizabeth Olsen-ы анхны мэржлийн карьерийн анхны уран сайхны кино байдаг. За ингээд энэ кинонд бол Christopher Abbott жижиг туслах дүр бол тоглож анх уран сайхны киногоо бол карьер бол эхлүүлсэн байдаг. За тэгээд тайзны карьер бол нэлийн олон жил явсан юм байлээ. За тэгээд дараа нь цуврал болон кинонууд руу нэлийн орсон жижиг дүрүүдийг бол бас нэлийн сайн кинонуудад их бүтээсэн. Одоо чинь 2014 онд гарсан Most Violent Year кино байна. 2018 оны First Man байна. За тэгээ 2020 оны Black Bear, 2023 оны Poor Things гэх мэт кинонуудад туслах дүрүүдийг бол бүтээж исэн. За тэгээд зурлууд бас нэлээд олон зурлууд бол тоглоод бас явсан. За тэгээд юун дээр бол одоо Black Bear дээр ирээдүйн одоо тэр бүлэхэн болох Aubrey Plaza-тай бас танилцчихсан байлээ. Тэгээ Aubrey Plaza энэ хоёр сайхан хөвгтэй болсон бас сонирхолтой тийм. Тэгээд ийм жүжигчин байна. Тэгээд эхний одоо бүр юм том дүр нь бол болж байна. Тэгээд Charles Xavier-ыг зарласан мөртлөө би бол одоо юу гэдэг юм супер од биш жүжигчин байгаад би бас баяртай байна. James McAvoy-ыг Charles Xavier-т тоглонгод зарлж байхад бол Charles Xavier-ийн James McAvoy супер од биш гэсэн ер нь нэлээд танигдчихсан байсан. Christopher Abbott-ыг бодвол хамаагүй олонний танилж жүжигчин байсан. За Sir Patrick Stewart-тэй юу ярих вэ? Угаасаа Star Trek-тэй Next Generation болон олон бүтээлүүдээр угаасаа одоо nerd-үүдийн ийм хайртай жүжигчин байсан аль хэдийн. Sir Ian McKellen-тэй бас юу ярих вэ? Угаасаа classic тайзны болон одоо дэлгэцэн агуу жүжигчин. За King Eric Langer буюу одоо Magneto-д тоглосон Michael Fassbender бол хэнийг бодох юм бол James McAvoy-г арай бага танигдсан байсан жүжигчин. Гэхдээ л бас одоо юу гэдгийг жишээ нь Inglourious Basterds дээр богино ч гэсэн жижиг ч гэсэн маш чухал дүр тоглолцсон байсан гэдэг ч юм уу. Бас л одоо Christopher Abbott-ыг бол хамаагүй танигдсан байсан. За ингээд яг ингээ харах юм бол одоо дэлгэцэн уран бүтээлтэй яг live action буюу бодит зураг авалтай бүтээлүүдэд тогсон гол одоо манай Dynamic Duo гэж хэлж болох Magneto Professor X хоёр тогсон дөрвөн жүжигч мал дөрвөлээл одоо карьер нь нэлээд тогтсон байсан. Fassbender арай жоохон бага байсан ч гэсэн саясан тий. Ийм бол байсан. За ингээд Christopher Abbott бол нэмэгдэж байна. За сонирхолтой нь Magneto-г зарлаагүй баг. За энэ бас айгүй сонир. За тэгээд нэг сонир юм нь юу вэ гэхээр за би одоо нэг кастнасаа далигаад ингээ яриад байгаа нэгэнд ярьсан юм чи яриа авчи. Charles Xavier байгаа мөртлөө Magneto байхгүй нь нэгдүгээр сонир байна. За хоёрдугаар угаасаа эзэн нэг цагт Magneto орж ирж таарна. Тэгээ энэ кинон дээр одоо 28 онд байгаа X-Men-ийн кинон дээр орж ирэх юм уу? Дараагийнхан кинонд орж ирэх юм Magneto-г X-Men гэж байхгүй гэж бодож байна. Эсвэл Mr. Sinister даан явах юм болоо сонирхолтой байна зүгээр. Тэгээ Magneto байлаа гэхэд story-г нь юугаар өөрчлөх үү гэдэг агуу сонир. За одоо ингээ харах юм бол X-Men чинь Jean Grey-с эхлүүлээд одоо ингээ маш залуу одоо дөнгөж 20 гарч байгаа дүр болчлоо шүү дээ Jean Grey те. 2000-ад оноос хойш онд төрсэн одоо юм дүр боллоо. 2000 одоос бидний үзэж байгаа Brand New Day ч 27 8 онд үйл явдал болж байгаа ч л нэг тиймэрхүү байх хэвээр. Ant May-г 24 онд насурсан гэж гаргасан байсан. Тэгээ тэрнээс 4 жилд оройж өнгөрч байгаа шүү дээ сая Brand New Day дээр те. Нөгөөд их сургуулаа төгсөж байгаа. Тэгэхээр Brand New Day-ийн төгсгөлд одоо MCU-гийн цаг хугацаагаар бол 28 он болж байгаа шүү 28 9 он ч юм уу те. Тэгэхээр Jean Grey ч 2000-ад оны хүүхдээ болж таарж байгаа хгүй. Бараг 2010 холгүй арай ч 10 ч та 2004 5 оногт болж таарж байгаа. Тэгэнгүүт за нөгөө хоёр бол арай ах байж таарна. Бараг Manus юу ч юм уу. Тэгэнгүүт хин яаж одоо ялангуяа Magneto Charles Xavier хоёрын дүр за Magneto-гийн origin түүхтэй яг юунаас юу туулсан яг бидний мэддэг Magneto болоход юунд хүрсэн гэдэг ч юм. Тэр бүр нь амар iconic шүү дээ. Тэнгүүд мэдээж өөрчилж тарна өөр арга байхгүй. 2 дугаар дайны Holocaust-ийн хохирогч байсан байна гэж бол байхгүй шүү дээ. Гэхдээ яаж өөрчлөх гэдэг бас айгүй сонирм байна. 1980-ад оны дунд зүйл 90-ад онд өссөн ийм магадгүй бүр 92,000-ад онд өссөн ийм хүн бол байж таарах гэдэг шүү дээ дүрийн хувьд. Тэгэхээр бас айгүй сонирм байна. Тэр бол бас тийм асуултын тэмдэг сөрөг мөрөг үзүүлж шүү. Зүгээр л том асуултын тэмдэг. Тэгээд Christopher Abbott-ийн одоо нөгөө толны нөгөө тал нь болох Magneto-д хэн тоглох вэ гэдэг маш том асуултын тэмдэг байна. За тэгээ Maya Boyd гэж залуу жүжигчин бол одоо Storm-ийн дүрт Aurora Monroe буюу Storm-ийн дүр тоглохоор болсон. За Maya Boyd-ийн хувьд дэлгэцэн анхны том бүтээл болж байгаа юм байлээ. Тайзны жүжигчин юм байлээ. Нэг олонд бол танигдаагүй жүжигчин. За тэгээ Samara Weaving нэгэнт буцааж яваад Samara Weaving ярьдгаараа ярьчих. Тэгээд ярьчааснаа ярьчих. Samara Weaving-ийн хувьд бол карьер нь мундаг явж байгаа. Олон хоррор кинонуудад тоглоод нэлээд танигдж байгаа. Ялангуяа 2019 онд гарсан юу киногоор бол Ready or Not киногоор
нилээн танигдаж амжилтанд бол хүрсэн. За тэрнээс хойш бол агүй олон одоо Scream 6, Azrael, за тэгээд Mini саяны Ready or Not 2 гэдэг ч юм ингээ агүй олон акшн болон хоррор кинонуудад тоглоод явсан. За бас нэг сонирхолтой бүтээл нь бол Babylon-д тоглоод бас амжсан Hollywood гээд Ryan Murphy-гийн хийсэн санагдаад байна. Цувралд бас тоглоод бол амжсан гоё дүр байсан. Тийм тэгээд одоо бол ингээд X-Men Emma Frost-ийн дүр тоглохоор болж байна. За Emma Frost-ийн хувьд бол одоо яг цэвэр эсрэг дүр бол биш. За яг цэвэр манай тал биш, анти хиро маягийн ийм сонирхолтой дүр. За бүр ингээд манай талд ч ордог Hellfire Club ч нэгддэг. Hellfire Club бол X-Men First Class кинонд гардаг штэ. Айгуу сонирхолтой юм гоё дүр байдаг. За X-Men Origins биш X-Men First Class кинонд бол January Jones гэж жүжигчин тогсон. X-Men Origins Wolverine кинонд халтхан гараад өнгөрдөг. Dana Totsi гэж жүжигчин халтхан тогсон гараад бол өнгөрдөг. За тэгээ Emma Frost-ийн хувьд бол маш одоо юм хүчтэй хүчрхэг. За тэгээ мэдээж царай зус айгуу чухал те. Ийм одоо дүр. За дээрэс нь маш мөнгөтэй айл юм, баян айл юм. Одоо маш нөлөөтэй айл юм, том бас гэр бүлийн хүүхэд байдаг санагдаад байна шүү. Тийм. Тэгээд айгуу сонирхолтой. Тэгээд хоёр одоо чадвартай гол чадвар. За нэг нь бол телепатик буюу одоо тарих толгой удирдах хүний тархинд орох одоо юу байдгийг те телепатик чадвар дагуулдаг бүх төрлийн юмнууд байгаа. Тэгээд Diamond аим алмаз болж хувирдаг. За алмаз болж хувиргаараа маш супер хүчтэй болдог. Бараг дийлдэхгүй, юу ч дийлдэхгүй хэмжээний тийм одоо organic diamond болж хувирдаг. Одоо та хэд санаж байгаа бох манай X-Men-ийн хин болол organic steel гэдэг чинь organic төмөр гэдэг. Тэр дүрийн чинь нэр юм блэ. За та хэд санаж байгаа да X-Men-ийн дүртэй төмөр болж хувирдаг. Тэр чинь одоо organic metal гэдэг шүү. Тэрэн шиг энэ organic алмаз болж хувирдаг. За гэхдээ сонирхолтой Emma Frost organic алмаз болоод хувирчгаараа телепат одоо юунуудаа бол power хүчээ бол алддаг. Ийм нэг сонирхолтой дүр бол байгаа. Тийм. За тэгээд Sadie Sink Jamie юу тодорхой болсон, Jean Grey тодорхойлсон нэмж дэлгэрэнгүй явах шаардлага гайгүй гэж бол бодож байна. Одоо кастинг бол хангалттай гоё санагдж байгаа. Peter Parker-тай гоё холбоотой ингээд MC үржилтэн бас надад гоё байгаа. Дахиж хоорондоо хамт юм тоглохгүй байсан ч гэсэн. Тийм. Тэгээд Kit Connor. За Kit Connor-ын хувьд бол маш чухал дүр орж ирж байна. Тэгээд өнгөж 22 настай жүжигчин орж ирж байгаа нь сонирн байна. Хиний хувьд бол Sadie Sink-ийн хувьд бас нэлээд залуу штэ. За харин хэдүүлээ. Sadie Sink ч 24-тэй. Тэгээд Kit Connor 22-тэй. За ингээ 22 настай Kit Connor бол Scott Summers буюу Cyclops-ийн дүрт тоглохоор болж байгаа. Сонирхолтой байна. Мэдэр 80 өндөртэй байлээ. Scott Summers ч өндөр байхын чухал, гоё биетэй, гоё залуу байхын бас мэдээж чухал. Тэгээд энэ залуугийн хувьд болохоор X-Men дээр одоо ийм том ер нь X-Men-ийн гол дүр шүү дээ, тийм ээ. Яг мэдээж кино уран сайхны кинонууд нь одоо ямар өнцгөөс хийгдгээс хамаардаг ч гэсэн X-Men-ийнхаа уугийн лидер шүү дээ. My X-Men to me. Тэгээд энэ залуугийн үед бол яг 2012-3 оноос хойш карьернаас ихэлсэн дэлгэц юуны уран сайхны тайзны болон одоо телевизийн олон бүтээлүүдэд бол тоглож исэн. За Elton John-ы одоо тийнейжер өсвөр насны хувилбарт бас Rocketman кинонд тоглож исэн юм байна лээ. За тэгээд Wild Robot кинонд дуу оруулж исэн. За тэгээд сонирхолтой нь бол одоо 2028 онд гарах Alex Garland найруулагчийн хариулж байгаа Elden Ring киноны одоо тоглоомноос сэтгүүлсэн кинонд нь бол бас чухал дүрүүдийн нэгт тоглох юм бэ лээ. Тэгээд His Dark Materials гэж цуврал үзэж байгаа хүмүүс байл үзээрэй. Айгу хөрхөн гой цуврал байдаг. Миний бас айгу дуртай ийм цуврал. За тэгээд тэр цуврал дээр Pantaleimon гэдэг одоо ийм жижигхэн демонийн дүрд тоглосон байдаг. За тэгээд сонирхолтой нэг юм бол одоо тэр одоо энэ His Dark Materials-ийн ертөнцид хүн болгоо өөрийн гэсэн жижигхэн демонтэй байдаг. Демон гэдэг нь ийм одоо илв шидний амьтад багхгүй харилцаж ярьж мэрдэг те сүнстэй. Тэгэнгүүт хин гол дүр нь Lyra гэдэг дүр байгаа. Тэгээ манай Lyra-д бол хин тогсон, Daphne-гийн тогсон. Daphne-гийн Logan кинонд X23 тогсноор нь таад маань сайн мэдж байгаа. За тэгээд X23 тогсон хин Daphne-гийн Kit Connor 2 бол одоо дэлгэцэн дээр болол одоо ийм Сашгүй хоёрын дүрт тоглож исэн. Гэхдээ яг зураг авалт хамт бол хийгээгүй. Pantaleimon дуу оруулсан учраас. Тийм. За ингээд хин бол Kit Connor гэдэг залуу Scott Summers буюу маш чухал дүр тоглохоор болоо. Scott Summers одоо Sadie Sink Kit Connor хоёрын дүрийн одоо chemistry бол маш чухал гэсэн үг. Тэгээ би бодоод байна. Sadie Sink юу ягаад кастн тодорхой болгож ирсэн чи Kit Connor-ын хоёр нөгөө chemistry test гэдэг чтэй хийсэн байж магадгүй гэж бодож байна. Ягаад тэр энэ хоёр чинь romantic interest болно. За romantic interest-ээс гадна хоорондын chemistry маш чухал учраас бас юу хийсэн тест хийсэн болов уу гэж бас таамаглаж байна. За тэгээд Adam Driver-ыг зүгээр дахиад яхаа түрүү Mr. Sinister-ийн ярьсан. За Adam Driver бол одоо цагийн хамгийн супер жүжигчдийн нэгэ. Одоо юугаар бол
олон танигдсан бүтээлүүд мэдээж байгаа. За гэхдээ олон нийтэд дэлхийн нийтээр хамгийн эхлээд танигдсан бол мэдээж Star Wars The Force Awakens киногоор Kylo Ren тоглож танигдсан. За би бас санал болгох кинонууд гэх юм бол 2014 онд гарсан While We're Young гэд маш гоё жүжигчдийн бүрэлдэхүүнтэй айгүй гоё энгийн human drama кино гэдэг тэрийг бас санал болгож болж байна. Logan Lucky гэд маш гоё comedy heist ийм кинод heist гэдэг нь хулгай дээрэм хийж байгаа кино гэх юм уу те. Гоё кино байдаг бас санал болгохоор байна. Тэгээд Adam Driver-ийн хувьд бол чаддгүй дүр байхгүй. Ганц хоёр киноноос бус дээр бүгдээрэн дээр нэг үстэй байдаг. Mr. Sinister-ийг яг тэр үстэйгээ энэ үстэйгээ байх уугүй гэдэг мэдэхгүй байна. Ямар харагдах вэ? Adam Driver үстэй Mr. Sinister ямар харагдах юм мэдгүй. За нэмээд. За ингээ 2025 оны 28 оны уучлаарай 5 сарын 5-нд X-Men гарахаар бол яг киног нь бол зарлсангүй. Нэрийг нь те X-Men гэдэг нь тодорхой. Зүгээр X-Men ах юм юу байх. Нэмэлт каст байх нь тодорхой. Тийм ээ нэмэлт дөрүүд байх нь тодорхой. За энэд бол эхлээд зарлж байгаа ерөнхийдөө том дөрүүд нь бол болж байна. За гэхдээ маш чухал том дөрүүд. За түрүү хэлсэн Magneto байгаа юу үгүй юу? За байвал хэн байх вэ? За одоо энэ Jean Grey хин энэ чинь дөнгөж 20-тэй дөрүүд бол тодорч байна. За Samara Weaving бол 30 гарсан жүжигчин дөнгөж 30 гарч байгаа санагч эсвэл 30 хүрж гэнэ. Тэр хавцаа нөгөөдөөс арай ихч дүр болох нь за бус нь бол нэлээд залуу болж штэ тий. Indiana Avrete, Maya Boyd, Kit Connor, Sadie Sink бүгд дөнгөж 20 гарцгааж байгаа ийм жүжигчд бол болж байна. За хин Christopher Abbott бол дөнгөж 40 харьцаа насных тэгэнгүүт Magneto бол тэр хавцаа насны жүжигчин байж таарна гэсэн хэрвээ байвал за Mystic байх уу үгүй юу? Шинэ Mystic байх уу үгүй юу гэдэг маш сонирхолтой байна. За надад бол Hunter Schafer айгуу гоё сонирхолтой санаа болол санааны хувьд айгуу гоё. Гэхдээ Hunter Schafer-ыг заавал одоо юу гэдэг юм одоо транс жүжигчин болохоор нь хуурдаг юм тоглох гадах гэхээсээ заавал тэрэндээ ч биш зүгээр нэгдүгээр тохирж болохоор санагдаж байгаа. Тэрнээсээ гадна зүгээр Hunter Schafer өөрөө айлж ямар ч юмхтэй дүрдээс айгуу гоё таарах юм шиг болох юм шиг санагдаж байгаа. Гоё дүр навцалт бол тийм ээ. Байж болно. Гэтэ тэр зүгээр fan casting. Тэгээд нэлээд суйртай байж магадгүй fan casting юу хэрэгцсэн бэ гэвэл Charles Melton гэж жүжигчин одоо юунд May December гэх киногоор нэлээд танигдаад тэгээд сая Beef Season 2 тоглосон. Charles Melton Hank McCoy буюу Beast-ийн дүр тоглож магадгүй гэсэн юм мэдээ. Нэлээд яваад байгаа. За тэгээ энэ бол сая зарлсангүй цаашаа бас сонирхолтой харагдаж байна. Тэгээд Charles Melton байх үгүйгээс хамаагүйгээр ер нь бол Hank McCoy Beast-ийн кастинг явагдсан байх магадлал маш өндөрөө гэсэн. Энэ юунууд чинь яг суур сайтай их сурвалж сайтай энэ юунууд чинь одоо сайтууд хэвлэлийнхэн болвол том хитэн сайт байгаа шүү дээ. Тэд нар бол бас тэгж хоосон болвол юм бас явуулаад байдаг гэх тэгэхээр сонирхолтой санагдаж байна. За тэгээд Daphne Keane X23-аар эргэж ирэх үү гэдэг нэг юм сонирхолтой юм болвол яваад байгаа. Daphne Keane өөрөө бол дуртай байгаа гэсэн яриа бол явсан. Тэгэхээр бодтой мэдгүй байна. Гэхдээ why not? Тэ Daphne Keane ч өөрөө бол нас нь одоо дөнгөж 20 идтэй шүү дээ. Логон дээр жоохон хүүхэд байсан. Одоо Daphne Keane ч 21-тэй дөнгөж 21-тэй. Тэгэхээр яг нөгөө хэдтэй бол одоо насны хувьд бол айгу таарж байгаа. За яг universe нь өөр болчиход байгаа нэ. Deadpool and Wolverine дээр гарч ирсэн. Тэгэхээр яага болохгүй гэж те Daphne Keane нөгөө хэдтэйгээ яг л одоо нэг насны байгаа учраас тийм. Тэгээд X-Men надад бол хүлээлт айгу өндөр байна. Тэгээд айгу сонирхолтой байна. Найруулагч нь Jack Schreier хийж байгаа санагдаад шүү. Jack Schreier хийж байгаа байхаа. Тийм. Тэгээд одоо энэ үндсэн каст шүү дээ. Jean Grey, Cyclops те. Энэ дөрүүд хоёр дахь генерашны одоо уран сайхны киноны дөрүүдээр бол яг хоёр дахь генерашны хит маань жоохон хаягдсан. Ягаад тэгэхээр First Class, Days of Future Past-ийн тэр одоо франчайзын хувилбар бол яг нөгөө Magneto, Charles Xavier тэгээд Mystique хин дөрвдөр Beast дөрвдөр суурилсан байсан. Тэгээд дараа нь одоо Storm, Aurora Monroe хин Jean Grey Cyclops-ын дээр орж ирэх киноныхын чанарч тааруулсан. За тэгээ дээрээс нь одоо ач холбогдолч ер нь ихэндээ тааруу байсан те. Ийм бол болцсон. Тэгэхээр тэрэд мань жоохон хаягдчихж байгаа. Тэрний үр дүнд яг нэг 2003 2006 онд гарсан франчайзын хит маань бол одоо бүр хамгийн iconic хит нь болчихж байгаа. За Patrick Stewart, Professor X, хин Sir Ian McKellen, Eric Lensher буюу Magneto, за James Marsden, Cyclops, Hugh Jackman, Wolverine, Storm, Halle Berry, Famke Janssen, Jean Grey гэдэг ч юм уу те. Anna Paquin, Wolverine, Shawn Ashmore, Iceman, Alan Cumming, Nightcrawler гэдэг ч юм уу. Энэ хэд бол ингээд ялчгүй одоо энэ хэдээрээ илүү iconic бол ялчгүй болоод үлдчихлээ. Тэгээд энэ хэдээс
Хоёроос нь бусд нь баг бүгд эргэж ирж байгаа Doomsday дээр тэр бас сонирхолтой. Хин Famke Janssen, Jean Grey дүрд, за тэгээд Halle Berry, Storm дүрд бол эргэж ирэхгүй. Яг үндсэн main team хийдээс. За Rebecca Romijn юугаар Mystique-ээр эргэж ирж байгаа, Alan Cumming юугаар ирж байгаа, Nightcrawler-оор эргэж ирж байгаа, Charles Xavier дүрдээ, Patrick Stewart, Ian McKellen, Magneto гэд Scott Summers-ийнхаа дүрдхийн эргэж ирж байгаа гэдэг те. James Marsden. Тэгэд энэ бол айгу сонирхолтой санагдаж байна. За тэгээд X-Men-ийн 3 дахь одоо бодит зураг авалт гэдэг хувилбараараа бол 3 дахь одоо generation-а ингээд хэдүүлээ угтаж авч байгаа юм байна. Би бол одоо бүр яг энэ X-Men дээр одоо өссөн хөгчүүд. Тэгээ би 2000 оны X-Men, 2003 оны X-Men 2 энтерт бол маш хайртай, миний бүх цагийн хамгийн хайртай кинонуудын нэгт ордог энэ хоёр. За Days of Future Past, First Class гэх мэт кинонуудад бол би маш хайртай. Ер нь X-Men franchise-та би бол айгууртай Logan байна те, The Wolverine гэдэг сайн суугч кинотой ч гэсэн сайн кинонууд маш сайн шүү дээ. Тэгээд бас яванда X-Men-ийн кинонуудын бүтэн юу явуулаа бас tier list хийвэл эсвэл нэг бүтэн Marvel ч юм уу те, Blade Made-ийг оруулаад тэгвэл бас гоё ч юм шиг санагдаж байна. Таад бас сонсдог доо хуваалцаараа. Ер нь яванда tier list бичлэгүүд бас нэлээд орно шүү тийм. Тэгээд за Marvel-тай тэгээд энэ бичлэгтэй хамтаас бүгдээр нь баярлалаа. Spider-Man үргэлжлүүлгүүдийг сонирн байна. Том Холланд бол ойрын хугацаанд хийхгүй шинжтэй 27 онд бол ингээд Doomsday-ээр дуусгах шинжтэй байна. За тэгээд энэ ондоо бол биш 27 он Secret Wars-аар тэгээ энэ ондоо бол юу байгаа юм байна. Vision Quest байгаа юм байна. Spider-Man Your Friendly Neighborhood Spider-Man тэгээ Doomsday-ээр дуусгана. Дараа жил Secret Wars-аар дуусгана. 28 онд X-Men, Ghost Rider, Black Panther 3 гээд явах нь тэгээ цаашаага ямар бах уу гэдэг бас сонирхолтой байна. Тэгээд та хэд манай MCU тал дээр ямар хүлээлттэй байна, кастинг дээр ямар одоо сэтгэгдэлтэй байна хуваалцаараа. Би бол заавал олонний танил супер хүмүүс байх шаардлагагүй гэж бол бодож байна. Ерөнхийдөө харах юм бол за Инден Авретэг одоо сая хинтээ Самара Weaving-таас харьцуулахгүй. Самара Weaving гэвэл хамаагүй олон жилийн карьертэй. Би бол яг ранклах юм бол Адам Драйвер угаасаа харьцуулах шүү том супер одно хамгийн туршлагатай мундаг жүжигч нь. За араас нь Самара Weaving, за тэгээд Sadie Sink, тэгээ Инден Авретэ, тэгээ бус нь гэж бол одоо хэлэхээр яг Christopher Abbott 40-тэй хүн ч гэсэн арай туршлагатай боловч карьер нь тийм амар бол биш те. Ийм сонирхолтой кастинг бол байна. Надад бол нэг тийм асуудалтай ч юм уу, болохгүй ч юм уу юм бол алга зүгээр хуугаа ингэсэн юм бол Адам Драйвер л байла. Sadie Sink reaction нь гарцсан болохоор гэтээ биш Самара Weaving-ийнх бол гоё кастинг тэгэхээр нэр тийм проблем алга байна. Та хэд мэн сонсдог талаас хуваалцаараа хэн нэмэгдүүл. За заавал жүжигчин хамаарал зүгээр ямар дөрүүд X-Men тэг хэрэг комик уншдаг бол ямар дөрүүд нэмэгдүүл гоё. Өмнө бид нарыг харж байгаагүй те. Ямар дөрүүд нэмэгдүүл гоё вэ? За эсрэг дөрүүд ямар дөрүүд нэмж орж ирвэл гоё. Mr. Sinister ганцаараа байхгүй нь ойлгомжтой те. Тэгэхээр өөр хүмүүсээ бол гоё вэ? Emma Frost-ийн дүр цэвэр эсрэг дүр талдаа байсан дээрүү эсвэл юм заван дунд нь тоглолт хийсэн дүр байвал гоё юу те. Та хэд бас сэтгэлээ хуваалцаараа Ghost Rider ямар ойлголттой байна, ямар хүлээлттэй байна, ойлголт жоох ямар хүлээлттэй байна. Ryan Gosling хиний дүрд, Johnny Blaze-ийн дүрд ямар санагдаж байна хэлээрээ Nicolas Cage бол бидний үеийнхэн донд iconic, тийм сайн кинонууд бол байгаагүй. Гэтэ iconic. Тэгээд нэг сонирхолтой би бүр яг мартчихж байна. Хамгийн сүүлийн хэлчих. Энэ нүртэ үтсэн хүмүүс гоё шүү. Хаста ганцхан мартчихж байна. Ryan Gosling Ghost Rider тоглож эргэж ирж байгаа нэг хачиргалтай multiverse юмыг холбох боломж байгаа. Юу вэ гэхээр та санаж байгаа бол Nicolas Cage-ийн тоглосон Ghost Rider franchise-ийн одоо love interest те Johnny Blaze-ийн одоо найз бүсгүүн дүрд Eva Mendes тоглолдог. Тэгээ Eva Mendes амьдрал дээр Ryan Gosling-ийн эхнэр. Тэгэнгүүт Ghost Rider-ийн угаасаа Ryan Gosling тоглож байгаа. Ягаад юуныхан дүрд одоо love interest-ийн дүр буюу гэдэг гэр бүлийн ч юм уу хайртай хүнийхэн дүрд Eva Mendes дахиад яага болохгүй гэж. За энэ үрээд бичлэг өндөрлөө. Тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баяртай трейлер бичлэгүүд угаасаа байгаа шүү.